байгаа. За өнөөдөр болохоор бид яагаад өнөөдөр та бүхний мэдээллийг засч болохгүй вэ гэхээр төр хувь хүний мэдээллийг шууд засах боломжгүй. Жишээ нэг хүний машиныг бид нар энэ хүн зөрүүтэй байна гэдээ хүсэлт ийм Монголиор өгч болно. Энийг бид нар шууд тэр хүний эд хөрөнгийг шууд өөр хүн рүү шилжүүлдэг ч юм ийм боломж бол байхгүй. Тийм учраас иргэдтэйгээ нийлээд бид нэр зөв мэдээлэлээ зөв болгоно. За мэдээлэлээ зөв болгосны дараа өрхийн орлогын тооцож үзэн тэгээ бид нар хүүхдийн мөнгөө бол нөхөж олгох ийм зохицуулалтаар явж байгаа. Тэгэхээр та бүхэн зөрүүтэй байна гэсэн ийм хүсэлтэй иргэд бол мэдээлэлээ шинжилүүлээд дахиад өрхийн орлогоо бодуулаад хүүхдийн мөнгөө нөхөд авах боломж байгаа учраас та бүхэн бас энэ дээр бас санаа зовлтгүйгээр та бүхэн мэдээлэлээ засуулаарай гэж бид хэлмээр байна. За өчигдрийн үед бас маш олон нөгөө иргэд бас E-Mongolia халамж руу бас хандж байгаа. Тийм учраас бид нар бас урьдчилаад бас иргэд рүү бас мессеж хүргэсэн байгаа. За тэгээ E-Mongolia ийм халамжаараа шалгаад төсөлтөө өгөх өнөдөр бол бэлэн байгаа шүү.